Нийслэлийн цэцэрлэгт хамруулах 2 дугаар шатны захин бүртгэл илгээх заавар. Иргэн та Монголын системд нэвтрэн орж, хайлтын цонхон дээр нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт 2 гэж хайна, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсан, үйлчилгээ авах гэсэн товчон дээр дарснаар дэлгэцэн дээр таны хүүхдийн мэдээлэл гарч ирэх ба үргэлжлүүлэх товчийг дарна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах уу гэсэн асуултад тийм гэсэн хариултыг сонгоно. Дараа нь түр оршин суугчийн хаягийн бүртгэлээр элсэх хүсэлт гаргах уу гэдэг дээр тийм гэж дарна. Гарч ирэх анхааруулгатаа танилцаад үргэлжлүүлэн түр оршин суугаа хаягтайгаа танилцсан бүртгэлтэй дугаараа оруулан хүсэлтээ илгээнэ. Ингэснээр таны хүсэлтийг түр оршин суугчийн хаягаар шийдвэрлэхээр боллоо гэсэн бичиг гарч ирнэ. Хэрэв та 1-р шатны бүртгэлээс хоцорсон бол түр оршин суугчийн хаягийн бүртгэлээр элсэх үү гэсэн асуултад үгүй гэж хариулан үргэлжлүүлэн асуумжаа бөглснөөр хүсэлт амжилттай илгээгдэх юм а. Элсэлтийн хүсэлтийн баталгаажлалтын мэдээллийг 2025 оны 9-р сарын 9-ноос 12-ны хооронд таны бүртгүүлсэн гар утасны дугаард мессежээр мэдээлэх болно. Цахимаар шийдэж цагаа хийнэ. Монголиа.